За энэ сод биш үү? Та нар содны ач холбогдлыг мэдгүй. Энэ чинь хүнсэнд хэрэглэхээс гадна сод чинь ерөөсөй байгалийн гаралтай хамгийн сайн одоо цайруулагч гэж үздэг байхгүй юу? Тэгэхээр бид нар энэгээр юу хийж болох вэ гэхээр зөндөө юмнууд цэвэрлэгээний бодисууд одоо энэ чинь цэвэрлэгээний бодис угаалгын бүх юмд ингээд бид нар содыг ашиглах боломжтой байдаг. Тэгэхээр одоо би бол содыг ийм том хэмжээгээр авч хэрэгэлдэг. Ийм ингээд дуусчдаг. За өнөөдөр бол би юу хийсэн бэ гэхээр хараа содоор энэ хатаасан юуны хальс, мандрины хальсыг хатаагаад нунтаглацсан. Нунтаглаад эндээсээ нэг 120 г 230 г сод хийгээд эндээсээ нэг 2 одоо цайны халбагаар хийгээд тэгээд нэг гарын савн аяг тав угаадаг савнгаасаа нэг 80 г хийсэн. Тэгээд ингээд гутгаал ийм юу болчихж байгаа байхгүй. Энэгээрээ бид нар юу хийх вэ гэхээр жолон байна авгааж болно. Ингээд бааныхаа хан ман тэ угаалтуур одоо энэ аяг тавныхаа доторт ингээ харалцсан хэсэг мэсэг гэдэг шүү дээ. Ерөөсөө ингээд угаалтуурын дотор бүгдийг энэгээр ингээ хийчих болж байгаа, угаач болж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол маш амархан байгалийн цэвэр бүтээгдэхүүн. Бид нэр дэлгүүрээс ямар ч одоо комет одоо ямар нэгэн тийм цэвэрлэгийн бодис авах хэрэггүй байна шүү дээ. Гэртээ бид нар хийх боломжтой байна шүү дээ. Тэгэхээр миний өгөх гээд байгаа мессеж өртөөсөө л юм. Тэгэхээр та нар минь ингээд хими хоргүй юмыг надтай хамт суралцаад надтай хамт хийгээрээ би бол ер нь гэрийн нөхцөл дандаа нэг юм ахуй юмнуудыг хийж тэ хоргүй юмнууд хийж хэрэгэлдэг шүү.